Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Алат Асим. Эцсийн эр хүн. Ашим Алимтаас ирээд ганц хономгцоо эрлээ эхэлж шүүжин гудамжаар явлаа. Шүүжин гудамж мод ихтэй. 100 гаруй настай цагаан улааснуудын мөчр сагсайгаад холоос айлын байшин халахлана. Энэ гудамжинд хотын хамгийн сайн хол ойрд ихэд алдартай Орос маягийн уурын газар бий. Горволжин дөрвөлжин хэлбэртэй чулуунуудыг галдуулайсгаж, дээр нь том шанагаар хүйтэн ус хийх тэр хоромд халуун уур савсаж, маш тааламжтай болгож, хөгшчүүл үүнд тунчиг дуртай. Ууранд сууж хөлсөө гарган, бүх биеийн алжаалаа тайлаад, аяг хар шөл уух нь өвчнөө сэргийлж, биеийг чирэгжүүлэх эрднээс уламжлагдж ирсэн ардын эмчилгээний нэг арга юм. Палат нас агсан боловч өвөөгөөсөө үе дамжин ирсэн цорын ганц өв хөрөнгө болох уурын газраа ажиллаулсаар байгаа юм. Тэр биеийн амрыг харж зүгээр суулгүй уурын газраа сайн ажиллуулахын төлөө зүтгэж яваа. Тамир тэнхээтэй атлаа уурын газраа хаачгаад гэрийн мухар сахид суувал өдөржин хийх юмгүй ганцаардж өхөж мэднэ гэн. Хөгшин хүн бие бодож явахыг үе тэнгийн өвөгчүүлэн сануулвч хийх юмгүй болвол өвчин хууч тусаад ханзнаасаа буух чадлагүй өхлүүд болох байлгүй гэдэг ажээ. Ашим Хитяны хувьд Алимтад амьдардаг Анатол гих садангаасаа нэгэн нууцыг олж сонсоод үнэн мөнийг мэдхээр Палатыг хайж ирсэн нь. Палат найрсгаар угтаж явхад Ашимч түүний том гарыг чангадглаа. Тийм ээ, миний өвөө бол Эдэний Яази Хитяны морин тэрэгчин байсан юм а? Энэ үнэн. Палат асуулт бүрд үнэн сэтгэлээсээ хариулсан болохоор Ашимын харцанд үл таних энэ хүнд найдаж болох нь гэсэн итгэлийн цог сөөмөлдөж байлаа. Миний өвөө өөд болоод 40 гаруй жил болж байна. Аав Момети минь ч өөд болсон. Хаяа аав минь урдын явдлыг ярьдаг байлаа. Тэр үед Медэний Яази Хитян их гарын худалдаач юм байж. Эли, Хитян, Кашгар, Акасо, Тэхвад эхнэр гэр бүлтэй. Москва Алимтад бас Орос татвартай байжээ. Миний өвөө түүний хамгийн үнэнч зарцсан байж. Аавын ярьснаар 19-р зууны ихээр миний өвөө тэргэлж Алимтаар дамжин хил нэвтэрч Шинжаанд ирсэн. Өвөө минь эзнийхээ өгсөн мөнгөөр шүүжин гудамжинд 2 муу газар худалдан авч энэ уурын газраа нээсэн гэдэг. Ашим Хитян ихэд олзуурхан зарим нарийн учрыг Палатаас лавлан асуув. Тийм ээ. Тэр чингэлэг тэргийг би харж байсан. Гэвч өвөөгийн чинь нэртэй байсан эсхийг санддаг вэ. Чиний хэлж байгаа шиг тийм урт чингэлэг байсан эсхийг бөө мэд. Тэр жил өвөө чинь Алимтад суухаар болсны дараа манай өвөөд хөрөнгөө тасалж өгөөд Шинжаанд очмогц тэр чингэлэг тэргийг өөрийн дүү Зикир Хитянд хүргэж өгөөрэй гэж даалгасан гэдэг. Гэхдээ өвөө маань Зикирийг ирээд олоогүй. Нэлээд хэдэн жил сургалсны эцэст Зикир Кашгарод явж тэндээс хил даван энэтхэгт хүрээд эхнэр авч тэндээс сууршсныг мэджээ. Тэр чингэлэг тэрэг манай хашаанд олон жил болсон. Хожим аав Авлимит гэдэг цайны худалдаачинд зарчихсан юм. Тэгээд яасныг ёстой бүү мэд. Одоо бодоход тэр тэргийг том бүх хийсэн шиг санагдана. Хатуу бэрх он жилүүдэд аав чингэлэг тэргээр плижний нүүрсний уурхайгаас байн нүүрс зөөж түлдэгсэн. Ашим түүний ярианаас Авлимит гэх нэрийг олж сонссон боловч түүний яг хэн болохыг тодорхой мэдж чадсангүй. Гэхдээ шөл хочтой байсныг олж мэдэв. Авлимитийн энэ сонин нэрийг бодож суусан Ашим Хитян гэнэт жуумалзан инээгээд яагаад ийм хочтой болсон юм болоо гэж асуужээ. Хуучуулын ярьснаар Авлимит сайхан хүүхэн хармагцаа сэтгнээд салж өгдгүү хүн болохоор паян ихтэй гин. Сайхан бүсгүүтэй тааралдгал юм бол эр хүний 13 михэ гаргаж байгаад өрхөндө оруулдаг байж. Тэр жил Улаан туг зоогийн газрын хөдөлдөгч нэг ганган хүүхэн түүнд ихэд таалагджээ. Тэгээд нэг удаа өдрийн хоолны үеэр бүсгүй тандаж сайхан бүсгүй минь
Танаа энд талаангүй худалдаг хоол бий юу гэж л дээ. Тэр бүсгүй байдгаараа ярвайж тас ширвэд байна. Гурилтай шөлний шөл гэж хэлсэн гэдэг. Түүнээс хойш түүнийг шөл гэж хожлох болжээ. Шөл Авлимит баячуудын гудамжинд амьдардаг. Энэ гудамж хотын хамгийн тогттой хэсэг учраас оршин суугчид нь алхаж гიშгэхтэй хүртэл эхэмсэг цогж явхаатай. Энд нутгийн уугуул хөрөнгө бэлтээ, байр суурьтай харчуул амьдрна. Эмэгтэйчүүд нь ганган хэнцэр, гоёмсог гэж ихтэйхэн. Нутгийн хүмүүс цагаачдыг энэ гудамжинд оруулахгүй гэсэн бичигдээг хуультай учраас хичнээн хөрөнгө тэнгэрт гарах чадaltaй байсан ч удам судрын тандна. 5-6 үе өнгөрсөн цагаач байсан ч тэдэнд хашаа байшин худалдахыг ахмадууд зөвшөөрөхгүй. Энэ бол нууц, хатуу хууль юм. Гинэт баяжсан мөнгөний толомнууд энд орон сууц авч амьдрахыг санаархан шүлсээ савируулвч авсан удаа нэгч үгүй. Одоо ч тэр хатуу хуулиараа ажилсаг эгэл цагаачдыг дарамтлана. Хэрвээ хэн нэгэн хашаа байшингаа худалдах болвол юуны өмнө ахмадуудаа мэдэгдэн ахмадууд дотроо зөвлөж зохицуулна. Дотроос авах хөнгөө бол бусад газарт амьдардаг уугуул иргэдийн үр ач нарын дотроос худалдаж авах хүн эрдэг аж. Ашим Хитян баячуудын гудамжны үзүүрт алим худалдаг нэгэн өвгнийг хараад зог тусав. Авлимитийн хочоор гэрийн сургалан асуудал өвгөн түүнийг эгцлэн ширтснэ. Дээрээс доош гүйлгэн харлаа. Нөхөр бол нүүр өөд харж дайсан бол хөл рүү шагаана гэдэг үгийг Ашим санаж дургуун хөрөв. Түүнтэй уулзаж яах гэв? Чухал хэрэг байна. Чи юун хүмб? Хүн сургалж яваа юм. Чи түүнийг таньдаг юм уу? Үгүй ээ, танихгүй. Чухал хэрэгтэй болоод ирж явна. Ямар хэрэгээр? Хэлмээргүй байна. Чи энэ нутгийн хүн үү? Биш шиг харагдаж байна уу? Нутгийн хүн биш ээ. Нүд чинь хагас цууны цаадах цагаач гэж хэлээд байна. Таачглаа. Таач гярхай хүн юм аа. Манайх энд ирж сууршаад 5 үе болж байна. Одоо нутгийн хүн болсон шүү. Дүүхүү тэгэж ярихгүй. Нутгийн хүн болсон гээ шүү. 10 үе өнгөрсөн бол нутгийн хүн гэж хэлж болно. Энэ тийм амар биш шүү. Чи баян байж болно. Хотыг бүхлээр нь худалдаж авах хөрөнгөтэй байж болно. Гэвч нутгийн хүмүүсийн эрхэнд хэлхэгдэнэ гэж бодохын хэрэггүй. Нутаг орон удам судрын нандин холбоог мөнгөөр худалдаж авч чадахгүй. Уугуул оршин суугчид бид энэ нутаг орныхоо лугших судас цоглох зүрх хүн зооных нь сүр сүлд юм. Харин цагаачд бол үзэсгэлэнтэй сайхан хавар зам байж болохч алтан шаргал намар байж хизээж чадахгүй. Зуурдын үзэмж төдий гагцхүү нутгийн хүмүүс өнгө төрхөө үрд хадгалж явна. За залуу минь чамайг хэн гэдэг вэ? Хэн гэдэг нь чухал биш ээ. Хүн юм чинь нэртэй бидтэй. Уучлаарай, би явлаа. Битгий сандар. Чамд Авлими тэнгэрийг зааж өгье. Аавыг чинь хэн гэдэг вэ? Жаахан ярил л да. Чамтай нэг таарлаж байсан шиг санагдах юм. Нээрэн тийм. Чи худалдаачин хүн чамайг телевизээр харсан юм байна. Аха, би явлаа. Яарах хэрэггүй. Асуултанд минь хариулбал чамд Авлими тэнгэрийг зааж өгье. За, та асуул да. Чи хонь өхрийн махны алинд нь дуртай? Зундаа өхрийн өвөлдөө хоньны мах идэх дуртай. Сүрхий залуу юм гэж. Чи энгийн хүн биш ээ. Чиний хайгаад байгаа хүн чинь шүл Авлими тоо. Сайн тогтоож ав. Тэр. Годомжны тэнд харагдаж байгаа том хайлас модыг өнгөрөөд баруун талаас 3 дахь хашаа. За мэдлээ. Та их сайн хүн юм, баярлалаа. Ашим намгүм сэлүүхэн тохилог хашаанд Авлимиттай ярилцав. Та чинь энэ алимны модны эзэн нөө? Та аз жаргалтай мод уу? Үгүй дээ. Би мэдээний Яази Хитяны ач хүү. Хэн гинэ? Тэгвэл эх хүний үр хойч морилж дээ. Алимны мод цэцгэлвэл эрхэм зочин ирдэг билүү? Эрхэм зочин ирвэл алимны мод цэцгэлдэг билүү? Хитян дүү минь, чи холын хол Яважингийн орноос манайнд ямар хэрэгээр ирэв?
Аав чинь хур их хөрөнгөтэйч хүний нутагт бурхан болсон нь харамсалтай. Манай Хитян ямар их эрдэнэтэй вэлээ? Чулуу нь алтнаас ч үнэтэй. Дэлхийн бүх хүн алтны төлөө өвөлдөж байхад манай Хитянчууд чулууга эрхэмлэнэ. Үүлнээс цагаан сүү шиг ариун үг хэлдэг хүмүүсийн сүнс хорогдсон энэ чулуу үнэхээр эрхэм нандин эрдэнэ юм шүү. Өнөөдөр чиний эрхийг би аль хэдийн мэдсэн юм. Урьдчилан чамтай уулзаж байна гэж зүүдэлсэн. Чингэлэг тэрэгний урт тэнхлэг дээр бичсэн өвөөгийн чин нэрийг харж байх юм. Гэтэл чирлээ. Бид нэг ханзан дээр унтаж өвөөгийнхээ тухай чиний ярихыг би сонсон. Чиний өвөө бол Шинжааны цорын ганц жинхэнэ эр хүн байсныг чи ярихээ биш мэдэх ёстой. Одоо ч түүний тухай үлгэр домог шиг яриа бий. Алд биеийн өгөө болсон ч алдар нэр үйл хэрэг нь өнөд дуурсагддаг бол жинхэнэ эр хүмүн. Өвөө чинь арслан барс мэд зоригтой эр байсан. Гэтэл нүднээс чинь харахад чи өвөөтэйгээ адилгүй юм. Чиний нүдэн дотор өөр нэгэн нүд нуугдаж байх шиг. Дотор чинь өөр хүн орчихсан аятай. Тэр хачин хүн ямар нэг нууц зорилгоор чамайг дагуулж ирээд өмнө минь зогсож байх шиг санагдах учраа би болгоомжилж байна. Тэр чингэлэг тэргийг би айл эрт хүн зарчихсан. Нэсх онгоц галт тэрэг байхад одоо тэр тэргийг хэн тоох вэ? Хачима. Чи түүгээр юу хийх гээв? Гэр мүцээ байгуулах уу? Тэгвэл ч сайхан үзмэр болно. Удам угсаа гэж юу? Удам угсаа гэдэг 10 хэдэн хүн мах идэж хэдэн мянган хүн шөлийн нуудаг тийм нэг хүн төрөлднө. Чамд 1960 оны будааны, 1966 оны архины, 1970 оны даавууны талон бий юу? Хэрвээ чи ямар нэг муу зүйл сэдэггүй л бол тэр чингэлэг тэрэг хаануугааг хэлж өгье. Би амралтын өдөр бүр 1966 оны нармил, 1966 оны хоньны махаа зүүдэлж, зүүдэндээ ичиж имээхээ мэддэггүй хөөрхилтэй амтан болдгийм. Жигшүүртэй зүүд минь намайг ирээдүйн зүг даалсаар байна. Эн чин доромжлол биш үү? Би ер гарсан хөгшин төгцөг. Надад ямар ирээдүй байна? Тэр жил би чингэлэг тэргийг Ачин гэдэг залууд худалдсан. Очин Рав гэдэг. Рав бол өмнөд Шинжаануудын нясалж тоглодог хөгжмийн зэмсэг. Эжилхэн нэртэй хүн олон учраас Хочин хэлэхгүй олоход бэрхээ. Рав саяхан нүүж авсан сурагтай. Мөнөх гинтийн гудамжинд нэг муу газар худалдаж аваад шинэ байшинд орсон гэнвэлээ. Тэр хүн цагаачдын үр удам гэдгийг мэдэж яв. Хэрвээ хочоорн ирээд олохгүй бол өмнөд Шинжааны Рав Ачин гэвэл бүх хүн мэднэ. Нутгийнх нь цагаачдын үр хойчоос ялгаатай гэдгээ үргэлж санаж явах ёстой. Яасан ч тэдэнтэй хутгалдаж бохирдож болохгүй. Залуу минь, чиний нүд өмнөд Шинжааны эрдэнийн чулуу шиг үзэсгэлэнтэй харагдаж байна. Бамбар бар болдог жамтай юм. Ашим нүүр дүүрэн мөшөөл тодруулсаар Шөлөвлимитийн хашаанаас гарч Гентийн гудамжинд хүрлээ. Ийм этгээд нэртэй гудамжийг тэр огт сонсож байсангүй. Гудамжны захад очиход шарсан махны үнэр ханхалсанд эргэн тойрноо аживал замын зүүн талд шорлогны газар харагдав. Түргэн алхаж очиод нарийн урт зуухны хажууд суун 10 шорлог захиалвал ахимаг насны нэг хүн түүний хажууд ирж суугаад мөн л 10 шорлог захиаллаа. Ашим өвгөнтэй мэд мэдих зуур ийм настай хүн байтлаа 10 шорлог шувтарч орхино. Бас ч явхаатай байна шүү гэж боджээ. Ханы хажуудах урт ширээн дээр өвгөд арх шивэн суун. Лонхон дээрх шошхын ажиглавал 60 градусын нутгийн хар арх юм. Энэ бол 100 жилийн өмнө Умард Шинжаанд цагаачилж ирсэн нүүдэлчин иргэдийн хамар сэтлэн үнэртэй нэрмэл арх бөгөөд хар бур ажил хийдэг хүмүүс голдуу уун. Хажууд нь суусан өнөөх өвгөн шорлог эдэнгээ Ашим руу харж "Дүү минь, арх хонторж байгаа тэр өвгнийг харж байна уу? Лонх барьсан тэр өвгөн 72 хүрчгээд уужил байна. Түүнийг
Роза Кун гэдэг боловч хүмүүс Мэс гэж хочилдог. Мэс одоо хүртэл амьд яваа нь хорвоо үнэхээр ууж угих биз. Хэтрүүлж угаа юм биш шүү. Даалгарчсан байтлаа арх тамхитай нөхөрлөж хөгөө чирч явна. Сахалж тавихгүй. Өнгөрсөн амьдралдаач гимшиж ухаарсангүй дээ. Сүмд очиж мөргөл хийхгүй, архины хидтэйгээ зууралдаж өдөр хоногийг барна. Чамд 40 жилийн өмнөх нэг явдлыг ярий. Мэс нэг ахтай түүний мод Куна Кунгийн хяналт шалгалт ихтэй тэр жил Куна Кун байшин барих гэж байгаль хамгаалагчийг аргалж нэг тэрэг мод бэлтгэн авчээ. Мэс үүнийг мэдээд төрсөн ахыгаа цагдаагийн газарт матсан юм. Цагдаа нар бэлтгэсэн модыг хурааж Куна Кунийг шоронд харж 3 жил цалин хөлсгүй хөдөлмөр хийлгэв. Харин Мэсийг магтан цаашааж бүр радиогоор шагнажээ. Куна Кун уул нь өндөг хожтой байсан. Багада аавынхаа дэмжлэгээр дахианы өндгийг улаан, хөх, шараар будаж чанаж болгон улаан сухайн гөрмөл сагсанд хийж тохиолдон бариад кино театрын үүдэнд худалддаг байсан тул ийм нэртэй болжээ. Шоронгоос гарч ирснийхэн дараа мод Куна Кун гэж дууддаг боллоо. Харин Мэс бүр даварч радиогоо чанга орилуулан бүх юмд оролцсон. Ямар нэг яриа сонсмогц түүнийгээ давслан цагдаагийн газар хов зөөж тэр удамжныхыг амар тайван байлгахаа болжээ. Хожим нэгэн ахмад тэр мууг бас гэрийнхний хүний тооноос хас цагаан сар баярын өдөрч гэрт нь бүү оч гэрийнхэнд нь өхөл зовлон учрвал бүү оч гэж хатуу сануулжээ. Тэр хавийн хүмүүс ахмадын үгийг дэмжиж Мэсинд цагаан сараарч ирэхэ болжээ. Чамтай ханилдаг миний сохрын хэмээн эхнэр нь уурлаж өнөөх шагналын радиог нь хагас авсан гэдэг. Хойтны Мэсийн аав бурхан болоход садан төрлийнх нь 10-аад хүн л буйны ажилд оролцож цайлгад нь нэг ч хүн ирээгүй тул буйны эдээгээ зах дээр аваачиж гадны хөлсний ажилчдад өгчээ. Тэгээд Мэс гэр орноо зараад нүүс юм. Залуу минь түүнийг сайн харж ав. Мэсийн биед хурж болохгүй. Үгч сольж болохгүй. Нүгэл болно. Цаадах чинь Бэлгийн өвчтөе манин амтан. Ёстой адгийн шар. Өвгөн шорлогоо идэж дуусаад явлаа. Түүний бараа тасармагц Ашим шорлог хөдөлдөг залуугаас гудамжны нэрийн тухай лавлан гентийн гудамж гэдэг ямар утгатай вэ? Их сонин нэр юм. Албан ёсоор ингэж нэрлсэн юм уу эсвэл нутгийн хүмүүс өгвөө? Нутгийн хүмүүсийн хайрлсан нэрээ. Албан ёсны нэр нь Таоян Шинцүн гэдэг. Урдинд тоорын мод элбэг байж хошууны захиргаа гадна дотны бэлтэй хүмүүст хагас нэг мүгээр хуваан зарж нэг шөнийн дотор худалдаж дууссан гэдэг. Тэр бэлтэй улс хошууны захиргаа үгнээсээ буцаж магадгүй гэж хар санаалан өдөр шөнөгүй ажиллаж хашаа байшингаа барьж дуусгажээ. Хэдэн сарын хооронд энэ гудамж үүссэн учраас ийм нэр өгсөн юм гинвэлээ. Таны яриад байгаа тэр хүний чинь тань настай хүн байдаг. Өргөлж хашаандаа суугаад рав тоглон их ганцаарддаг. Ончирсан хүн өөд болвол нулимс унган хэн гашуудахв гэж дуулд суудаг юм. Ашим гудамжны цаад үзүүрт рав ачимын хашааг ярьж олов. Өвгөн хашаан доторх тоорын ганц модныхоо сүлрд суугаад рава товшно. Уянгалаг дөлгөөн айз минь хүний сэтгэлийг ярихгүй уяраж үдшийн бүрийд төөрсөн хүн эцсийн хүчээ шавхан байж хашгирах мэт ажээ. Өвгөн тайван гихч яриад илгэж миний нутаг Кашкарт би салих намайг хийсгэж энэ гайхалтай нутгийн хөрсөн дээр орхисон юм. Эцэг өвгдийн минь сүнс их нутагтаа байгаа болохоор миний зүрх сэтгэл үргэлж тийшээ тэмүүлж цаг ямагт өлгийн нутгаа магтан дуулдаг. Ашим ирсэн зорилгоо хэлэхэд өвгөн олон жил болж дээ. Тэр үед хот газар тийм тэргийг хэрглэхэ болсон ч хөдөө тосхонд хэргэлдэг байлаа. Тэгээд зүүн хошууны хэн тосхоны нүүри гэдэг хүнд зарсан юм. Тэр хэрвээ амьд бол даалгарч байгаа болов уу да.
Маргааш нь Ашим хотоос 80 км зайтай 100 хошууны хяан тосгон руу нүүрийтэй уулзахаар явлаа. Хөөрхи, энэ ч хизээний юм асууж байна. 4 дугуйг нь алей эрт зарчихсан. Хотоос 4 удаа 4 хүн ирсэн юм. Хүүхэн шиг урт урт гизэг тавьсан улс байсан. Ямар нэг засал чимэглэлийн эд хийн энтерг айдал худалдаж яваад жилийсэн. Арал тэрэг үргэлжээрээ хашааны сарвчанд орвээ. Ямар ч хэрэгцээгүй мод болсон. Ашимын зүрх хүчтэй болиглов. Тэр хашааны сарвчны доор очтол Чингэлэг тэрэгний арал тэнхилгийн хэсэг нь дээр хിവэрэ урт богино баган нуруудын доор дарагдсан харагдана. Ашим арлын дөрвөлжин мод бүрийг сэм ажиглав. Учир нь Анатолийн хэлсэн нууц тэдгээр дөрвөлжин моднуудын дотор бий. Нүри тэрэгний арлыг зарахаар боллоо. Гэрмүцэ байгуулах чинь сайн л хэрэг. Энэ арал модыг хэрвээ төмрөөр боогоогүй бол манай эхнэр алей хэдийн түлжихгүй юу? Юуг нь хөдөлдөхв дээ. Чи өөрөө мэдээд хэдэн цаас өгчих. Ашим Тэнгэр минь төмөр ялцаар боосон нь аз болжээ. Тэгээг бол бүх зүйл баларахгүй юу гэж дотроос сэм залбирч мөнгийг нөгөөд ачааны машин хөлсөлөхөөр явжээ. Ашим годомжны захад тарвсны худалдаачны димээр ачааны жижиг машин хөлслөв. Жолоочийн Рашид гин. Ашим үн хөлсөө тохиролцоод нүрийг индэрж тэрэгний арлыг хэдэн хэсэг задлж ачихад нүри уг дуугүй ажиглан үүдэндээ зогсно. Түүний царай аажмаар чинэрэн баярлаж догдолсон сэтгэл нь сарниж гэнэт яах учраа холж ядсан байдалтай болов. Энэ хүн тэр холоос ирээд эвдэрхий тэрэгний арлыг ийм өндөр үнээр авдаг нь ямар учиртай юм бол? Тэрэгний арлын хаан ихтэй эрдэнэс нуус юм болов уу гэж бодон өөрийн ирэхгүй гараа сунгаж төмөр ялцсан боолттой дөрвөлжин модноос барьж үзжээ. Түүний сэжиг улам лавшран хаягдмал тэрэгний арлын нууцыг тайлчих шиг боллоо. Гэвч түүнийг толгой өргөн харах үед машин хөдөлж ухсхийн давхилаа. Нүри сандарч хашгирсанч машины дугуйнаас болсон нарийн тоосонд хоолой наргаж ханиав. Халаасан дах 10,000 юана тэмтэрч үзээд лав нэг учиртай. Муу химхэрхий арал 100 юаны ч гүн хүрэхгүй дээ гэж өгүүлсээр хоцорлоо. Арал ачсан машин тоос манруулан давхин. Нүрийгээс явахдаа сэжиг тэрүүлсэн мэт Ашим санагдсан учраас хотод ирээд төлөвлөгөөгөө өөрчлөн хуучин эд барааны захад юм хумаа буулгав. Тэндээсээ өөр нэг машин түрээсэлж ачаагаа ачиж гэртээ хүргэжээ. Үжин хэдэн мужаан хөлсөлж төмөр ялцсан боолттой дөрвөлжин моднуудыг задлууллаа. Тэдгээр нь 4 хэсэг модон хавцаас бүтсэн бөгөөд түүнийг задлсанд 10 ямхын хэмжээтэй цагаан даавуунд оролттой урд дөрвөлжин зүйл гарав. Ашим мужааны гардах дөрвөлжин юмсыг нүд салгалгүй ширтэн нэг нэгээр гар дээрээ тосож явахдаа эрсэн эрдэнэ мөн гэж бодлоо. Тэр мужааны нүдийг хариулж угаад өрөөсөн гараараа халахалж даавуун оролтыг нэг өнцгөөс нь баг зэрэг ярж үзвэл үнэхээр шар бараа байжээ. Шалуухан далд хийж мужаанарт хурдан задлахыг тушаан даавуунд оролттой зүйлсийг цүнхлөв. Нэг мужаан сануучрхан "Энэ юу юм бэ?" гэхэд "Эмийн түүхийд дээр үед алим тас оруулж ирсэн юм. Төргөлж үз. Хөлс мөнгийг чинь нэмж өгье" гэжээ. Сансан хэрэгэн сэтгэлчлэн бүтсэн Ашимд нүднээс нь эрдэнийн чулууны ногоон гэрэл цацарч магнэ дээгүүр бунжигнөх хөлсний дуслан хүртэл шүр сувч шиг санагдана. Үүр тэмдгэрэх үеэр мужаанууд боолттой шар барааг бүгдийг задлан гаргаж ажлын хөлсөө 2 нугалж тооцоолж яваад явлаа. Ашим хэтяан хаалгаа төвжиж алтан гулдмайг тоолвол яг 326 байв. Тэднийг төмөр авдартаа цоожлоод хевсэн дээр хевтэж уртаар амьсгаа аваад бэлэн мөнгө рүү шилжүүлж бодсоор нам унтж орхижээ. Ашим хэдэн шөнө бүтэн ойртой хонсонгүй. Алтан гулдмайнууд түүний зүрх сэтгэлийг цоргиж шөнийн зүүдэнд өвөөгийнхэн зүрх болж ховлно. Бас өвөөгийнхэн тэмцэж явсан мөр болон дурай. Өвөө нь 100 жилийн тэртээ Москва, Алимт, Истанбул, Самарканд, Петербург, Владивосток, Шанхай, Шинжаанаар орогнон амьдарч арилжаа 8 хийн
зүрх шимшрэм хүнд өдрөх хоногийг туулж явсан нь нэг бүрчлэн үзэгдэх шиг болов. Өвөө нь насаараа хурааж цуглуулсан эд хөрөнгөнийхөө хагасыг Чингэлэг тэрэгний аралд нууж зарцаараа дүүдээ хөргүүлж дүүгээрээ садан төрлийнхэндээ хуваалган өгч удам угсааны гал голомтоо ивэж тэтгэхийг хүсжээ. Харамсалтай нь түүний илгээсэн гулдмайнууд эзэндээ хүрсэн эсхийг насан эцэлтэй мэдэж чадаагүй байж. Өвчнөдөө шаналж амьсгаа хураахтаа энэхүү нууцаа Орос эхнэр Аннадаа хэлжээ. Анна өөхөх үедээ өөрийн хүү Василиудаа дамжуулж Василич ертөнцөө салихтаа хөвгүн Анатолд хэлж амжижээ. Хожим нь хоёр улсын харилцаа сайжирч арилжаа нээгдэхэд Анатол шинжээ андарж Ашимтай уулзан хундаг тулган найрлан суухдаа тэр ертөнцийг олох бодолтой байгаагаа ярьжээ. Гэвч тэр үед бүдэлтэй юм бололгүй өнгөрчээ. Хожим Алимтаас арц хүмүүнгийн зүйл сургалах Ашимын ажилд наан цаан норон гүйж гайлын хяналтын асуудлыг хүртэл шийдэж туслалаа. Үүний хариуд Чингэлэг тэрэгний явдлыг Ашимд дахин сануулж хэрвээ олвол энэ тэнцүү хуваахаар тохирчээ. Ашим хитян үүнийг бодон бас энэ тэнцүү хуваана гинэ гэхээс инээд нь хүрнэ. Шижир алт ямар гурилан боов. Зайлтай Ашим Анатолыг хэрхэн аргалах арга саам хайж хэрвээ аргагүй двэл Чингэлэг тэргийг олоогүй гэж хэлэндээ гэж бодсон боловч бодолгүй. Анатол тийм амар хүн биш. Одоо хэдийн мэдчихсэн байж магадгүй. Хэрвээ бүх юмыг ганцаараа авсныг мэдвэл Алимтийн худалдааг сүрүүлээ зогсохгүй амиач алдаж мэднэ. Тэр гайхал Алимтийн мафтай холбоотой юм чинь гэж бодлоо. Анатол уцаар ярьсныхаа маргааш Шинжаанд нисэж ирэв. Тэр хоёр нэг цайны газар хоньны махан шорлог гэдэж нутгийн ёсоор хэд тулгасныхаа дараа Ашим амьсгаа даран Анатолыг ихэмсгээр ширтээд Анатол бид азтай улс юм. Аман дортол 15 давна гихчээр би үйлээ үзэж ярьж хайсаар Чингэлэг тэргийг оллоо. Аралд нь үнэхээр алтан гулдмай нуужээ. Яг 100 ширхэг. Тохирсон ёсоор 50-ын чамд авчирлээ гэвэл Анатол дэвгцэн босож Ашимыг тэврээд найз минь би чин сэтгэлээсээ баярлаж байна. Бондгор хөөхөн бүсгүй чинийх болон шүү. Сайн анд минь гэжээ. Маргааш нь Ашим зах дээр очиж Анатолд 50 ширхэг алтан гулдмайг Америк доллар болгон сольж өгөв. Онгоцны буудалд Анатол Ашимыг элгэндээ чанга гихч тэвэрч Алимтад очивол түүнд тормолцсон гүн цэнхэрнүүдтэй алтан шаргал үстэй сайхан Орос бүсгүй авч өгнө гэж амлав. Онгоц хөөрөх үед Ашим хитяан жуумалзан инээгээд ханилсан эмдээ оч. Чиний Орос хүүхнэр би яах вэ? Мөнгөтэй бол сайхан хүүхэн хаанаас ч олдно гэж бодов. Ойрт үлдээсэн гулдмайны 3/1-ийг бэлэн мөнгө болгож хотын тохилог дүүрэгт шин цуслан нууцаар худалдан авч нэг төлхүүрийн дурлалт бүсгүй Чимаандаа өгөв. Үлдэсний хар зах дээр Америк доллар болгон банкнд хадгалжээ. Тэгээд дурлалт бүсгүйтэйгээ гадаад гарч амьдрахаар шийдэв. Хууль ёсны гэрлэлтээ салгах бодол хэдэн жилийн өмнөөс түүнд төрсөн аж. Аваал эхнэр нь дэлгүүр нээж арилжаа 8 хийх болсноос хойш арх тамхинд ороо зогсохгүй өөр эртээ явдал суудалтай болсон байлаа. Хүүхдүүд нь өрх тусгаарласан тул саад болох юм байсангүй. Ашим эхнэрээсээ салах бичиг баримтаа төвөггүй бүрдүүлв. Өөр эртээ цэнгэж байгаа гэрэл зургийн тэр нүрөөд нь шидвэл эхнэр нь чийч адилхан шүү гэхэд чамд нотлогоо байхгүй. Надтай өөрийгөө харьцуулах гээ юу гэжээ. Эцэстээ Ашим эд хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлснээр барахгүй нэлээд хэмжээний бэлэн мөнгө өгөв. Эхнэрээ аргадаж нэг айлгаж нэг элдв арга хэрэгэлсээр чи гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрөхгүй бол урдын занжлаар хөлий чинь хуугалж хамрыг чинь огтлоод гэртээ хорж насаар чинь тэжээн гэж хэлтэл эхнэр нь дотроо хорсож зансаж арга буюу хүлээн зөвшөөрөн гэрлэлтээ салгажээ. Ашим амьдралаа дахин шинээр эхлүүлж дурлалт бүсгүйтэйгээ Норвегид очиж суурьшихаар шийдэв. Жуулчны виз аваад хил давмагцаа паспортоо сольж тентхийн найзынхаа тусламжаар харьд нутагшин суугаар болжээ. Америк доллароо 10 дуу хайрт бүсгүй Чимаандаа огч виз хөөцөлдүүлж
өөрөө зуслангийн газраа зарах энтер ажлаа сэм амжуулж эхлэв. Гэтэл өнөөх бүсгүй нь алга болоод 10 гаруй хонлоо. Ашим гайхан эн тэндээс асууж сургалвал нэг найз нь загтал авчирчээ. Чимааны найз нүдээ тормолзуулан хилээ зажилсаар чимаа нөхөртөөгөө гадаад руу явсан, чамд үүнийг дамжуулсан гэж хэлэхэд Ашимийн нүд харанхуйллаа. Битөмжилсэн загтлыг задлахад гарын салганана. Сайн санаат Ашим Хитя минь намайг уучлаарай. Би чамтай адил хантай хүн. Мижитийн хувьд залуу хүн надаас 10 дүү. Гэтэл чи надаас 10 ах шүү дээ. Тэр бас гадаадад өөрийн гэсэн бизнестэй. Би хожимын амьдралаа бодож нөхрөө сонголоо. Хамгийн гол нь би түүндээ хайртай юм. Харин чи бид хоёр бол хөрөнгө мөнгөн дээр түр нийлсэн улс. Одоо чиний наргиж цэнгэх нас бишээ. Хэрвээ эхнэр чинь чамтай дахин суух хүсэлтэй бол буцаж нийлсэн дээр шүү. Энэ бол миний чамд хэлэх сэтгэлийн үг. Мөн өгсөн бүх мөнгөний чинь хариу шүү. Ашим загтлыг уншиж дуусаад нүдээ тасаниж хэсэг зур болов. Хамаг биеийн хүйт даан дагжин чичирснэ. Элдв балаа юм ярьж ухаан нь баларчжээ. Эзэн Тэнгэр минь ээ. Хүн гихч ямар муухай амтан бэ? ертөнцийн сайхан бүхэн од мичид чинь цаг нь ирэхээр тогоон доторх галууны махболоо товирчихна. Онгийн цэцэг мяралцтал дэлгэрдэг алтан мөнгөн уулстай их газар хүн ба цагаан үл аль нь боловч сайн юм биш. Арайхийн ухаан ортол хоёр нүдэн сохорч үлдсэн амьдралынхын туршид хорвоо ертөнц түнэр харанхуй болжээ. Олон жилийн хойно сохор өвгөн хөдөлсөн нэгэн эмэгтэй амралтын өдрөөр замын уулзварт ирж хоньны махан шорлог эддгийг тентхийн хүмүүс андхаа болов. Өтгөн цагаан сахалтай тэр өвгөн бол алтан гудмайгаар туйлж явсан өнөөх Ашим Хитян. Хөтөлж явдаг эмэгтэй нь түүний аваал эхнэр юм. Эхнэр нь үлдсэн амьдралынхаа туршид сохорсон нөхрөө харж хандъя хэмээн эргэж нийлжээ. Эр нөхөрөнч түүнийг уучлж үлдсэн амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл тэд бие сэтгэлээ ариусхан нүглээ намчилж явааны нэ. Төгсөв. Орчуулсан Ишхүүгийн сандаг.